За тэгэхээр өвөр Монгол руу давшсан одоо зэргүүдийн маань зэргүүдийг ерөнхийлөн удирдах байсан ч анж маань өөрөө алдарт одоо мандаа Мандаа сүрэн байна. За энэ дээр нэг юм байдаг нь одоо юу гэх юм удирж орж байгаа цэргүүд яагаад өвөр Монгол цэргийн дарга нартай байгаад байна. Одоо энэ халахаас орж байгаа цэрэг гэдэг шүү дээ. Энэ талаар. За тэгэхээр ер нь 10,000 орчим цэрэг дайчлаад бүрдүүлчлээ. За тэгэхээр тэр цэргүүдийн дийлэнх нь өвөр Монгол цэргүүд байсан. Одоо нэг удаа нутгийн хүмүүс өөрсдөө өвөр Монголыг бол өвөр монголчууд нь өөрсдөө захирах. Тэгжээж одоо ер нь нэгдмэл байдлыг хангагдах боломжтой харагдаад байдаг. Тэгэхээр өвөр Монгол одоо төрийн зүтгэлтүүд одоо Монголдо ирж нөгөө дагаар орж ирсэн байдаг шүү дээ. Одоо тусгай тахтаас тэр одоо тэрний нэг жишээ бол одоо Захрын Сумья байс, Харчин гүн Бавуужав тэргүүтэй хүмүүс бол байдаг. Энэ хүмүүс маань 5 замын зэрэг байлдаан эхлэхэд бол бүгдээрээ цэргүүдээ удирдах байсан. Тэгж бол өвөр Монголын байлдаан бол эхэлсэн байдаг. Тэгэхээр энэхүү байлдаанд нийт нэг 60 гаруй удаа тулгаран байлдсан гэж үздэг. Хятадын зэрэгтэй. Одоо 60,000 хүнтэй айрамт 60 гаруй удаа 50-60,000 хүнтэй нэг 60 гаруй удаа тулгарч байлдсан. Манайх нэг ерөөхдөө нэг 40 гаруйд нь ялсан гэж үздэг. Манайхаа бас ер нь ингээд бүгдэнд нь ялаад ирсэн зүйл биш. Тэгэлгүй ялагч бол нэлээд ялаг тохирол нэлээд амсч байсан. Гэхдээ бол дийлэнхт нь ялсан байдаг. Тэгээд ерөөхдөө ер нь байдал нэлээд эвгүүцээд эхэлсэн. Манайхан чинь явсараа одоо 1913 оны эцсээр цагаан хэрмэнд тулаад өгсөн байдаг. Өвөр Монголын нутгийг ер нь тэр чигтэн чөлөөлсөн байхаа. Тэр ер нь дийлэнхийг 90% нь бараг чөлөөлчихсөн. Тэгэхээр ч одоо цагаан хэрмэнд тулаад өгсөн. 60 гаруй тулааны 40-д нь ялсан. Хувьд нэг 60% нь бол одоо ялсан. Тэгээ 60% нь одоо юу гэсэн юм. Тэгэхээр ч одоо Хятад улс бол тухайн үед тэр ялагдлыг бол нэлийн эвгүй хүлээж авч ирсэн баг. Дээрээс нь манайх ч одоо ямар уран арга хэрэглэж одоо тухайн тактик ялсан. Байлдааны тактикуудыг ярих юм бол бас одоо нэг галзуу барын дайралт гэдэг нэг аргыг ашигласан байдаг. Тэр нь юу вэ гэхээр Хятадын цэргийн одоо байрлаж ирсэн цэргийн салхин дээд талаас нь түймэр тавиад тэгээд өөрөөсөө салхин доод талаас нь хурж отоод хоёр талаас нь ингээ хавчиж зөгч ирсэн тийм тактикийг ашигласан байдаг. Яагаад гэхээр бид нар тийм хурдан шилжилтийг хийж чадаад байна гэхээр Хятадын цэргүүд явган байсан. Хятадын цэрэг явган. Цэргүүдээ бол зүгээр машинаар зүүж хавцраа тавьчихдаг. Байлдахдаа бол явган байсан. Бид нар морин цэрэгтэй байсан. Хамгийн гол одоо нүүдэлчдийн нэгэн даваад л нэг даваад бол морин цэрэгтэй. Тэгэхээр ч одоо шилжилтүүдийг бол хэрэгэлдэг ус. Тэгээд нөгөө Хятадын цэргүүд чинь өөрөө цаашаа мэдээлэлтэй хэлсэн байдаг шүү дээ. Ерөөсөө аюуд одоогийн хооронд жудаггүй байлж байна монголчууд. Нэг дайрч орж ирэл яг тулдах гэхээр цухтаагаад алгаар алгавчдаг. Тэгэл гинт дайр бэлэн байдалгүй байхад гинт дайрч ороод ийм байлдаануудыг хийж байгаа нь асар хүндрэлтэй байна гэдэг. Болоо цаашаа мэдгэжсэн байдаг. Одоо галзуу барын дайрч одоо юу салхи дагуулж гал тавиад салхи дагуулж гал тавиад галнаас цутгаар нь ордоос нь одоо гарч ирсэн. Салхин доотлол нь өөрсдөө отчихсон байдаг маш хурдтай. Тэгэлгүй одоо нүүдэлчдийн нэгэн даваа тал бол одоо морин цэрэг байдаг. Морин цэрэгтэй бол одоо явган цэрэг байлдахын арга байдаг. Тэг маш хүндрэлтэй. Тэг бас нэг арга нь бол Хятадын цэргийн хорон дундуур Монгол цэргүүд шүн дундуур ингээ хоёр тийшээ буудаад буудаад ингээ гараа хэвцэгнэ. Тэгсэн чинь нөгөө төл чинь хоорондоо байлдаад хятад монголчууд дайраад ирлээгээд хоорондоо байлдаад ингээ хятагдан барагдаг гэж бас тэмдэглэжүүлсэн байдаг. За тэр бол одоо үнэхээр гайхалтай арга байна. Ингээд юу гэсэн шүн хятад цэргийн хоорондоо дундуур нь хоёр тийшээ буудаа гараа авчиж. Тэр ч одоо буудж байгаа нь урдаас урдаас нь буудал. Тэгээ хоорондоо байлдаад байна. Тэгээ хоорондоо өмжөнгөө байлцсан гэж байгаа байхгүй. Бас тэгэлгүй. Тийм аргуудыг бол хэрэгжилжсэн байдаг юм. Дээрэс нь бас нөгөө морин цэргийн одоо давуу тал нэг юм бол одоо Европын харимд нэг 1812 оны нэг түүхэн жишээ яваас 10 оны Наполеоны эсрэг Оростой байлдаж байсан. Наполеоны тэр цэргийн тэр захидал байдаг гэж сонсч байсан. Азийн зэрлэгүүд аваач. Азийн зэрлэгүүд тийм зургал ер нь байдаг, тийм захидал явж байсан гэсэн тийм байдаг. Юу гэсэн Франц цэргээс сайхан буу муугаа хураагаа заяа хөдөлчихсэн чинь гинт морин цэрэг орж ирж пэр бар хэлгэж агараа авчдаг. Тийм нүүдэлчдийн нөгөө халдан цугтах тийм. Одоо нүүдэлчдийн тактикгүй байлдаа юм аа. Одоо Европын арим суурин иргэншилсэн гэх юм бол одоо ялагтахаараа юм уу ухардаг штэ. Тэгсэн чинь нүүдэлчдэд бол тэр хамаагүй. Одоо хүчээр давуу дайсан те одоо он удаан жил тал нутагт байлдсан. Тэгээд ямар ч контактгүй байлддаг. Тэр өтгөө нэг юу байдаг штэ. Одоо тухайн дундад дэргэн улс ерөнхийлөгчийн англи зөвлөх 10 Монголын 3,000 зэрэг Хятадын 60,000 зэргийг хаашин чөдлөхгүй бариад байна. Гэж энэ бол одоо
манай өвөг дээдсийн цэргийн одоо мундаг том стратеги юм. 3,000 цэрэг одоо 3,000 ч бас арай байгаагүй баг. Гэхдээ тийм баг цэрэгээр бүтэн 60,000 цэрэгийг хөдлөхгүй бариад 60 дулаан хийсний 40-т нь ялаад байна гэдэг чинь бас том амжилт. Том амжилт юм л 60 гаруй дулааны 40 гаруйд нь ялж ирсэн гэсэн тийм статистик байдаг. Тэгэд энэ хүү тулаан маань ер нь монголчуудыг цэрэг болж чаддаг, нэгдэж чаддгийг харуулсан ер нь асар том ач холбогдолтой тулаан болж өнгөрсөн. За тэгэд бүгдийн бас нарийн ярих юм бол нэлээд урт хугацаа орох гээд байна. Тэгэд ер нь дайнд одоо энэ хүү дайн маань зогссон шалтгаан нь бол мэдээж нөгөө Бээжингийн тухаг гэсэн. Одоо Орос хятадын тухаг гэдэг. Тэгээ Орос хятад хоёр. Монголчууд бол энийг мэдээг байсан. Яг дайнаа хийгээд байлдаад явж исэн. Яг энэ үед Бээжинд одоо Орос хятадын төлөөлөгчд бол гэрээ хийсэн бид. Монголын хударгаар гэх юм шүү дээ одоо. Тийм. Энэ гэрээний яг гол ач одоо гол утга санаа нь юу юм бэ гэхээр монголчуудыг яг одоогийн байгаль нутагтай өвөр Монголыг нэгтгэхгүйгээр зүгээр одоогийн байгаль нутагт нь хятадын эзэн эрхэнд ор автономид эрэхтэй оршин тогтнох одоо хин аль талд нь одоо хүлээн зөвшөөрж байна гэсэн тим гэрийг бол хийсэн байдаг. Энийг бол монголчууд мэдээг. Одоо тэгэхээр чинь одоо байгаа нутгаар л хязгаарлах нь байна шүү дээ. Тийм хязгаарлаад өвөрмж газар. Тэгээд дээрэс нь нэмээд 1907 онд за 1907 биш 1904-өөс 5 онд Орос Японы дайн болж Оросууд ялагдсан. Оросууд ялагдсан. Тэг ялагдсан байдаг. За тэгээд нэг гэрээ бас нэг тийм тохиролцоо хийсэн байдаг. Энэ нь болохоор Оросын одоо ашиг сонирхлын бүс нь одоо гадаад Монгол, одоогийн Монгол. Тийм одоогийн Монгол. За Японы ашиг сонирхлын бүс бол одоогийн өвөр Монгол. Одоогийн өвөр Монгол гэж тэгээд тохирсон байдаг. Ашиг сонирхлын бүс тохирсон байдаг. Энэтэй бол харшилдсан гэсэн үг. Одоо харшилдсан гэдэг нь Японы ашиг сонирхлыг одоо зөрчиж эхэлсэн гэсэн үг байхгүй юу? Оросын ашиг сонирхол одоо зөрчиж эхэлсэн байх нь зөрчиж эхэлж байгаа. Тэгээд мэдээ зэвсгээ